Шатхууны нийлүүлэлт, тээвэрлэл, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ. За ойрын өдрүүдэд засгийн газар болон аж үйлдвэр эрдэс баялагын яам нь Орос улбаны ус болон бүгд найрамдах хятад ард улстай дээд түвшинд нэг толботой ажиллаж байна. Энэ хүрээндээ тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд шуурхай зохион байгуулалт хийж байна гэдгээ мэдгдлээ. Нийслэл Улаанбаатар хотод бас нэг энэ замын төвлөрөлттэй холбоотой асуудлуудаас шалтгаалаад өдөртөө дуусчаад байгаа их очиртой ачаалттай ажиллаад байгаа учраас дуусчаад тэгээд очир үүсээд байгаа учраас нөхөн хангалт хийж чадахгүй байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийтийн тээвэр болон нийслэлийн тээврийн цагдаа хоёр энэ дээр өчигдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт ямархуу байгаа талаар нэг танилцуулаад гооч. За шатхуун дуугийн станцуудын түгээлт шатхуун дууссантай холбогдуулаад очирж байгаа жолооч нарын бас хооронд бас маргаан шатхуун дуугийн ажилтны бие талдах зэрэг ингээд эрсдлүүд болцсохгүй зарим тохиолдолд гарсан тохиолдолд энийг бид нар өрсөн зэрэглэл учирч болох эрсдлийг тооцоолоод нийслэл зэгдээ удирдах газраас бас даргаартай холбогдоод дэмжлэг аваад өчтөрөөс эхлээд колонкууд төр хэвжирмэн цагдаа хоёрыг нэмэлтээр ажиллуулсан зохион байгуулалтын ажлууд хийгээ явж байгаа. За өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 289 цэстээр нь нефтийн бүтээгдэхүүн байна. За үүнээс А92 19 цэстээр нь дизелийн түвш 250, газ 10, бутан 10. 19 цэстээр нь буулгалтын өртөөд дээр очсон байж байна. Дархан дээр 3 буу, Эрдэнэт дээр 3, Аршаант дээр 3, Толгой дээр 10 цэстээр нь байна. Тээвэртэй холбоотой асуудал ойлгомжтой. За Орос улбаны ус бүгдийн хятад улстай өндөр дэд хэмжээнд бид нэр ярилцаад байна. Ойрын үед бол ер нь энэ потенциалаас эхлээд бол ер нь эрс нэмэгдчих бах. Хугацааны үедэд ирэх болов уу гэж бодож байна харж байна. За шунхлаа компанийн хувьд орон даяар 100 гаруй шатхуун дуугийн станцтай Улаанбаатар хотод 35 станц ажилладаг. Орон нутагт нийтдээ 70 гаруй станц үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн байдлаар савгүй үүссэн асуудалтай холбоотойгоор хэвэн үед шунхлаа компанийн хувьд нэг өдөрт дунджаар 200-аас 250 мянган литр 92 бүтээгдэхүүн хангадаг бол одоо ачаал үндсэндээ 2 дахин нэмэгдсэн явж байна. За хангалтууд бол өдөр болгон манай агуулгуудаас холбогдох станцууд руугаа гараа явж байна. За шатхуун өөрөө аюултай ачаа гэдэг агуулгаараа тээвэрлэлт түгээлтэн дээр онцгой анхаарч ажиллах ёстой. За энэ талаар сая бас холбогдох төрийн байгууллагууд яантайгаа хамтарч ажиллаад цаашдаа бас авчиргжуулах арга хэмжээг тодорхойлоод явж байна. Тэгэхээр ойрын хугацаанд одоо энэ үсэт байгаа нэрэлт нөхцөл байдал хэвэн болох хаа гэж үзэж байна. Бензин хомсож байгаа гэдэг энэ юунаас шалтгаалаад очир дараалал их үүсэж шалтгаалаад өдрийн зарлагын хэмжээ 2 дахин илүү гарч байгаа шалтгаалаад энэ хомсд гэдэг юм үсэт байна. Тэгэхээр бид нар ойрын хугацаанд энийг хэвэн болгох гээд хичээж ажиллаж байна. Тэгээд эх 7 хоног хэд ер нь бүх станц хэвэн болгочихно.